Монгол улсын зүүн хязгаар Тамсаг улаг Менингийн тал халах гол орчмын газар нутаг Хятадын компанид базуулаад удаж байгаа. Хөрш шороог нь бохирдуулж, эвдэж сүйтгэж, хятад хүн хятад машинууд хөлгөлдсөн газрын гүн рүүгээ хотоосон байдалтай байгаа хэдиж арчаагүй Монголын төр юу ч хэлж чадахгүй дэмэл шүлсээ залгин гөлцгөөс өөр хариугүй байсаар 20 жил боллоо. Хятадын Петрочайна хэмээх аврах том компани үндсэндээ Монголын зүүн хязгаар Монгол Эрсийн цусаар баталгаажсан халах гол орчмын нутгийг колоничлоод авчихсан байгаа нь одоо хэний ч нүдэнд ил болсон. Яг өнөөдөр харин тусгаар Монгол улсын баруун хил хязгаар нутгууд Хятадын мэдээлэл тэр дундаа зүүн хилийг эзэгнэн суусан Петрочайна компани мэдээлэлд орхон тодорхой болж байх шиг байна. Манай баруун хязгаартаа хилэн орчдог Хятадын колони Үрэмчийн нутаг дэвсгэр зүүн гарын бассейнд 1 тэрбум 240 сая тонны нөөц үгүй аврах том нефтийн орд илэрчээ. Үүнээс одоогоор батлагдсан нөөц нь 500 сая тонн болох тухай Оросын ТАСС агентлаг мэдээлсэн байна. Энэхүү орд нь Америк нэгдсэн улсын Аляскад орших Хемлок, Атлантын далайд орших Бразилийн Кампус хэмээх аврах том ордуудаас илүү том гэдэг нь тодорхой болж байгаа хэмээн Оросууд мэдээллээ. Чухам ийм л учраас Хятадын ерөнхий сайд Ван Ий баруун хязгаарт очиж баруун 5 аймгийн удирдгуудтай уулзсан байх нь. Оны өмнө Ус аймгийн иргэд малчид тэмцэж байж Хятадын газрын тосны компанийг хөөж гаргасан. Харин одоо Хятадын ерөнхий сайд нь өөрөө биечлэн ирж аймгийн дарга нартай уулзаж ижгэрлээ. Үр дүнд нь баруун хязгаар нутаг маань Тамсаг болоод Менингийн тал шиг болох нь өнөө маргаашийн хэрэг болох шиг боллоо. Авилгад итгэдэж арчаагаа алдсан Монголын төр засгийн удирдлагууд мэдээж өмнө нь авсан асар их зээл хүндэ барьцаалагдаад өөдөө гэрээ хийж чадахгүй болов. Учир нь энэхүү аврах том ордыг эзэмших компани нь Монголын төрийг жижигрүүлдэг уршигт Петрочайна компани шүү дээ. Дэлхийд дээрх өнгөрсөн болоод өнөөгийн дайн тулаанууд чухал нэгтээс болж гардаг гарсаар байгаа байлаа. Хөх тэнгэр өршөө.